За үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Улсын нийслэл Бээжин хотоос дулаан мэдээлж байна. Өнөөдөр болохоор манай Бээжингийн шилийн талын жуулчлал амралтын газраас манай морьтой сургалтын төвөөр бид нэр энэ 13 дахь хугацааны бүх улсын энэ суралцсан аялах солилцооны хурал болоод 2025 оны даашин тойргийн өвлийн удирлын аялал жуулчлалын нээлтийн ёслолын ахуй талаас ярьж байна. За энэ бол 2016 онд миний биеэр өсвөрсөн нутагдаан морьтой сургалт суралцсан аялах аяллыг эхлүүлж байсан. Өнөөдөр энэ суралцсан аялах гэдэг маш их өргөн дэлгэр болсон байна. Анаар үз үг бүхэн дээр ян шүү гэж байгаа. Тэгээд манаас өвөр Монголд бас энэ юмсууд их сүулдэж яваа шүү. 10 жилийн турш мянгаад орчим хүүхдүүдийн морь гонуул сургалаа. Монгол амьдрал хөдөө оршин нутгийн таниуллаа. Аялал жуулчлалын зөвхөн нэг газраас өдөр зураг тавьдаг төдий бишээр тэр газрын ус нутгийн түүх, тэр газрын хүн иргэдийн амьдрал үүнийг биеэрээ танин мэдрэх ийм чиглэл рүү шилжиж байгаа. За ийм байдал манай Бээжингийн морьтой сургалтын төв бол шилийн тал соёл жуулчлалын газарт 2024 онд үүдээ нээж байсан бол ийм том үйл ажиллагаанд өргөдөн оролцох болсон байна. Тэгээ та бүхэн үзээрэй. Хотын хүүхэд тариачны удам тариа тарихаа сурж байгаа. Тэгвэл энэ дээр энэ дөбөө гэдэг AI-ийн сурвалжлах энэ маш их өргөн дэлгэр болж байна. Бид нар бас дараачийн алхамд хотын хүүхдийн хөдөөгийн хүүхдийн хотод явуулах. Тэгвэл улсын гадаадд чадвартан хүмүүжүүлэх чиглэлээр ажиллах гэж байна. За та нар харж байгаа. Энэ бол маш их хөгжиж байгаа шүү. За манай маргаашийн хурал бол ийм байна. Ахуйтлан байдал үнэхээр олон жуулчлалын салбарын хүмүүс уулзсан. Улсын нийслэлд байгаа бүх улсын ийм аялал жуулчлалын салбарын дотроо хамаг гол нь судлан суралцах гэдэг чиглэл. Аялан суралцах гэдэг чиглэл таны мэдрэхүйн аялал жуулчлал их хөгжиж байгаа. За ингээд бид нар өнөө сайхан нөтрөлөг буугаад яарж ирсэн энд байна. Бас дараа жил бол миний энэ морьтой сургалтын аялан сургалтын 10 жилийн болох гэж байна. Тэгэхээр манай морьтой сургалттай хамтарч ажиллах. Энэ манус шилийн хотод нэг суурин газар, шилийн голд нэг суурин газар, ордсод нэг суурин газар, улаан хадад нэг нээж байгаа. Хамтран ажиллах хүмүүс бас эртхэн яриарэ. За ингээд. За энэ дээр манаас номын аялал. Бид нар дараачийн олон хүмүүс хэлж штэ хаач магадгүй олон газар аялна. Хамгийн сайхнаа та бүхэндээ үзүүлэх дулаанаа дагаж аялъя гэж. 4 цагийн улаар дулаанаа дагаж би дараачийн аяллаа бас яг юм нэг алгалуулаад хуудуулаад явмааргүй их тийм үр өгөөчтэй уран багтаа аял болохыг хийж байгаа. За ингээд та нар харж байгаа. Энэ олон аялын чухамтар юм чорын ганц манай Монгол сэдвүүт аял орсон байна. Энэ бол манай морьтой сургалтын төв байрлаж байгаа Бээжингийн шилийн тал соёл жуулчлалын газар. За би бас Бээжин нүүж ирсэн дараа ингээд хөлбөмбөрөөсөө мал хараа авчираад Монгол гэрээ авчираад ажилласны өнөөдөр бас нэг сайхан урилга тосч ажилд оролцохор болсон байна. Энд эзэнэлт танилцуулгын ажил дээр нь ажиллаж байгаа. За маргааш бол манай малчтын бүтээгдэхүүн, манай малтан туслаа шалгарсан бүтээгдэхүүн. Ягаад олон хүмүүс малтан төслийн бүтээгдэхүүний шалгуулалтанд орж ирэх бол шалгарсан бүтээгдэхүүнээ бид энэ улсад олон танигдсан. Энэ олон бүтээгдэхүүнтэй мөр зэрэгтэн танилцуулна. Маргааш манай энд бол мэнд барийн элгэн тарах. За тэгвэл сайнуур маань соёлын бүтээгдэхүүн. Тэг олон бүтээгдэхүүн манай Батсан бүр хотолтой зогсон шүү маргааш. Малчин төслийн шалгуулсан бүтээгдэхүүн өгнө. За та нар үзтээ. Энд бүх улсын өвчний том бүтээгдэхүүнтэй хамт нэг игнэнд орно шүү. За энэ бол бидний хийж байгаа ажлын мөртөө удаандаа бид нараас өөрийн гэсэн нэр томдөгтийг үүргэх гэж байна. Та бүхэн тэгээд анхаарлаа хандуулаарай. Энэ малтан төсөл дээр бүтээгдэхүүнээ оруулах хүмүүс миний шингэлтийн нөмөөг нь нөмж аваад нэмэлт хийгээд илүүхэн гэрэлтүүдэд илүүхэн дамжуулахыг хүсэж байна. Холын замд хөтлөө мөртөө явъя. За ингээд Бээжин хотоос дулаан мэдээлвэ гэж. За ийм байна.